За цөмөр хамтдаа эзний үг рүү анхаарлаа хандуулахад бэлэн үү манайхаа? Амен. Тэгээ би бас сая нааша яг энэ өрөөлөө орж ирэхийнхээ өмнө компьютер дээр ингээд номлолоо шивээд хийсэн зарим нэг жоохон өөрчлөлтүүд хийгээд ингээд сууж ягаад дуусчихад тэгээ ингээд нөгөө дэлгэцэн дээр байгаа нөгөө хэрэгжилжсэн програмуудаа хаасан чинь дэлгэцний зураг гарч ирсэн. Тэгсэн тэрэн дээр би их нэртэйгээ хоёулаа ингээд нэг халуун зунаар шорт морттой ингээд зогсож байгаа зураг байна. Тэгээ ёо хөлдөж өгөх гэж яхад юу нүцгэн зураг вэ гэж бодлоо. Тэгснэ 100 сайхан шүү 100 хурдан болоосаа гэж бас бодлоо. Нэр хурдан шиг 100 болоосаа тий. Тэгээ 100 болонгод бас зарим хүмүүс айгүй сонио. Өвөл болоосаа гэдэг байхгүй юу? За ямар тач бүх зүйл эзний цаг хугацаанд товлсон цагтаа болдгоороо болоод л явах болно. Харин бид эзний юу хийж байгааг бид ажиглан харж эзэнтэй хамт байх юм бол их эзэн биднийг хаашаа чиглүүлж удирдах байгаа тэр алхам донд бид хамтдаа явж чадна. Тэгэх үед бидний амьдралд урам зоригтой, баяр баясгалантай, бас утга учиртай байж чаднаа гэж ингэж хэлмээр байна. Тэгээ цөмөрө хамтдаа бидэнд өгөгдсөн байгаа энэ цаг үед эзэн бидэнд бидний одоо яг амьдарч байгаа нөхцөл байдлын дунд эзэн бурхнаас бидний төлөө бэлдсэн сайн сайхан ивэлүүд байгаа гэдгийг итгэж хүлээж аваасай гэж ингэж хүсэж байна. Тэр юу вэ гэдгийг олж харахыг хичээгээсэй. Тэгээ тэр бурхны бэлдсэн сайн сайхны дотор баяр хөөртэй урам зоригтой алхаасай гэж та бүгдийг урамшуулж байна. Амен. Тэгээ би нэг гартаа нэг том юм барай гараад ирсэн байгаа. Энэ маань юу вэ гэхээр за хэн нэгэн хүн ямар нэг юм шалгаж явах шиг байна. Би уцаа унтраалсан шүү. Та нар уцаа унтраалсан байгаа үстэй тий. Тэгээ энэ маань юу вэ гэхээр талархал гэдэг. Нэгдүгээр цуглаан чуулганд Монгол улсад ээжийн сургууль зохион байгуулагдаж эхэлсэн 10 жилийн хугацаанд бидний үйл ажиллагааг дэмжин туслаж үнэтэй хувь нэмэр оруулсан тул талархал гардуулваа. Их хүн сэргүүл гэр бүл сэргэн, их хүн сэргүүл бурхны улс сэргэнэ. Ээжийн сэргэл төрийн бас байгууллага Турана Mother School-ийн Монгол дахь салбар 2017 он гэсэн ийм одоо талархлыг манай цуглаанд ээжийн сургууль гэдэг энэ ээжийн сэргэл төрийн бас байгууллагаас дурсгажээ. За үүнийг хүлээн авч байгаа юм аа би тэгээд энийг бас та бүхэндээ танилцуулъя гэж бодсон. Тэгээ энэ ээжийн сургууль маань болохоор юу гэдэг вэ ээжүүд ээ? Мэддгүй юм уу? Мэдгүй. Би болохоор ээжийн сургууль сууж үзээгүй. За тэгэхээр аавын сургууль гэж бас байдаг, ээжийн сургууль гэж бас байдаг. Тэгээ ээжийн сургууль гэдэг нь болохоор бид нар ингээд юу гэдэг юм бэ нэг жолооч болохын тулд дор хаяж 45 хоногийн дамжаанд суудаг, тийм ээ. За нэгтлэн болохын тулд дор хаяж 3 сарын дамжаанд суудаг. Ээж аа болохдоо бид нар хинж дамжаанд суудаг. Зүгээр л нэг мэдсэн чи ээж аа болох болчдөг, тэгээ болчдөг. Тэгээд л аавыгаа ээжигээ ах トゥ хамаатан сад найз нөхдүүдээсээ копидод л зарим нь сайн копид нь, зарим нь муу копид нь. Тэгээд л болсон болоогүй нэг ээж, болсон болоогүй нэг аав болоод бид нар амьдардаг. Тэгээ харин энэ ээжийн сургууль, аавын сургууль маань бидэнд яг Библиэлд биднийг аав ээж болохдоо яаж байх ёстой гэж заасан бэ? Энэ тухай зааж өгдөг ийм сургууль байгаамаа. 3 өдрийн 5 өдрийн сургуульд явуулдаг ийм сургууль байдаг. Тэгээ энэ сургуульд суусан ээжүүд илүү сайн ээжүүд болдог гэж би итгээд байгаа шүү дээ. Тэгээ манай сүмээс 30-40 ээж суусан сураг байлээ. Тэгээ манай сүмийн ээжүүд бол ерөөсөө супер ээжүүд, хамгийн сайн библикал ээжүүд байгаа гэж би ингэж итгэж байгаа. Аавын сургуульд болохоор манай сүмээс хүмүүс бол их жоохон бага суусан гэдэг. За гэхдээ бол бас нэг 20 хүн суучаад байгаа. За аавууд бас гайгүй сайхан аавууд болж байгаа гэж би ингэж итгэж байна. Амен үү? Амен. Тэгэхээр ер нь бол бид хүн гэдэг бол бид хизээд сурах дуусахгүй. Бид яг үнэндээ мэдэхгүй зүйл дэндүү ихтэй. Тэгээ нэг хүн ингэж хэлсэн байгаа юм. Би уншиж судлахгүй байх үедээ ер нь өөрийгөө мэдж гин болж гин гэж боддог. Харин би уншиж судлах үедээ өөрийгөө баг хоосон юу ч мэдэхгүй юм да гэдгээ улам илүү их мэддэг гэж. Тэгээ ер нь бол сурах хэрэгтэй гэхэд за хангалттай сурлаас гэж хэлж байгаа хүн бол ямар хүн байх нь вэ? Заримдаа над дээр зарим нэг ирчүүд ирээд тэгдэг л дээ мэдхгүй манай энэ дүү 10 жилд сурсан, дуусаад их сургуульд сурсан, дахиад л их сургуульд сурж байгаа
Тэгээ дахиад сурахын гинлээ мэдэхгүй. Тэгээ сурсаар байтал тэгэл чад хийх юм шиг байлээ. Энэ мэдэхгүй. Гэт ингээд зарим нь сурж байгаа хүмүүсийнхаа тухай нэг зарим хүмүүс тэгээ ярьдгийг. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр сурах хэрэгтэй гэдэг энэ хүмүүс жаахан мэдэхгүй л байгаа юм байна даа л гэж боддог. Гэхдээ би тэр хүнд та сурах хэрэгтэй гэдэг мэдэхгүй байгаа юм байна гэж хэлэхгүй л дээ. Хэрвээ та бас би одоо хангалттай сурчихсан. Одоо бол зүгээр сайхан ажиллаад 5 цаас олоод нэг үр хүүхдээ нэг сайхан сургаад ач зээгээ нэг гайгүй хүн болгоод гэж хэрвээ та бодож байгаа бол магадгүй та бас сурах ёстой болчиход байгаа хүн байна гэсэн үг. Тэгээ юунд сурах вэ гэвэл магадгүй энэ ээжийн сургуульд сурж болох юм. Юунд сурах вэ гэвэл магадгүй сүм чуулгануудын заадаг сургуулиудад маш их суух хамрагдах хэрэгтэй байж болох юм. Бид эдгээр сургалтуудад суух үедээ илүү их сурах хэрэгтэй, илүү их мэдэх хэрэгтэй юм байна гэдгээ илүү ойлгож ухаардаг юм аа. Тэгэхээр манай цуглааны ээжийн сургуульд суусан бүх эмэгтэйчүүдийг би суудлаасаа төр босохгүй юу гэж ингэж урьж байна. Ээжийн сургуульд суусан эмэгтэйчүүд суудлаасаа босохгүй юу? За энэ ээжүүддээ цөмөрө алга тасч баяр хүргье. Баярлалаа. За сууцгаана уу. Тэгээ үргэлжлүүлэн бас та бүгдийг сургуульдаа суугаарай. Бас үйлчлээрэй гэж хүсэж байна. За би нэг их За зөвхөн номлолын эхлэл нь ингэж удахаар энэ өнөөдөр номлол бол нэг цаг явна гэдгийг ойлгож байгаа бах тий. Халелуя. За Лук 1:46-аас 56. Мариагийн Магдалины дуу. Мария сэтгэл минь эзнийг дээдлэнэм. Сүнс минь аврагч бурхандаа баяслаа. Учир нь тэрээр шивгчнийхээ дарууг олж харсан билээ. Харагтун энэ цагаас хойш намайг өрөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь хүчит нэгэн миний төлөө агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөл нь түүнээс эмээгчдэд үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа тэр бүтээж зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тэр тараасан билээ. Өдөрдөгчдийг сентинээс нь буулган даруй байгсдыг тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бэлхүүлж баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд өршөөлөө бодож тэр туслав. Бидний эцэг өвгдөд Авраамд болон үр удамд нь өн айлдсанчлан үйлдсэн билээ. Мария Элизабетийн хамт 3 сар орчин байгаад гэртээ буцлаа. За энэ бол Мариагийн магтан дуул байгаамаа. Тэгээ энэ дууллаар дамжуулаад нэг магтан дуу бичигдсэн байдаг. Тэмээ отгоо. Дуулж өгөө. За тэгээ. Нэг микрофон аваад гараад хоёулаа хамт дуулъя. Сюрприз гэж юм л да би бас. За яг зүгээр хоёулаа яач. Нэг дуулц. Миний сэтгэл эзнийг магнаа. Миний Иесус эзэнд талархнаа. Аврагч минь та ариун нэрээрээ мохос надад ивэлэ харсаа. Аврагч минь та ариун нэрээрээ мохос надад ивэлэ харсаа. Амен. Баярлалаа. За. Энэ бол Мариагийн Бурхныг магтсан Магдалины дуулал байгаа юм аа. Тэгээд танд бас Бурхныг магтсан тийм Магдалины дуулал байдаг уу? Таны өөрөө зохиосон байгаасаа гэж би хүсэж байна. Байхгүй болвол би болох болтугай.
Би бас ганц нэг дуу биччихсэн хүүхэд байхдаа, арай залуу байхдаа. Тэгээд өөрөө л тэрийгэ зүгээр эзний магтах үедээ би өөртөө л тэр дууга гитараар тоглоод дуулдаг. Тэгээд эзнийг алдаршуулдаг. Яагаад тэгэхээр эдгээр магтуу яг биднээс гарсан. Бидний зүрх сэтгэлээс гарсан. Тэгээд миний зүрх сэтгэлийг юунаас ч илүү илэрхийлдэг учраас. Тэгээд би та бүгдийг бас яг энэ Мария шиг Магдалины дуутай нэгэн болоосой гэж ингэж хүсэж байна. Чуулганы түүхэнд Христийн мэндсний баярын үеэр Адвент буюу айсуу гэсэн утгатай үгээр Христийн мэндсний баяр айсуу гэж 4-7 хоногийг угтан тэмдэглэдэг юм уламжлал бий болсон байна. Тэгээ өнөөдөр Адвент буюу мэндсний баяр айсуу гэсэн энэ өдрийн хамгийн ихний эзний өдөр болж байна гэсэн. Одоогоос 4-7 хоногийн дараа бид эзний мэндсний баярыг тэмдэглэнэ гэсэн үг. Амен. Тэгээ амьсны баяр айсуу хэмээн тунхаглахдаа олон улсад лент гэж тэмдэглэдэг байгаа. Лент. Капрон шиг те. Лент гэдэг нэг октод өсөндөө намайг баахад зүддэг байсан. Тэр шиг лент гэдэг нь болохоор юу нэх гинэ? Амьсны баярыг, адвент гэдэг нь мэндсний баяр болж байна гэдгийг тэмдэг болгодог байсан байгаа. Яг хөө дээхэн үед бол ч одоо бидрэх шиг ингээл нөгөө календар байгаа л хүн болгон гэрийнхээ хан дээр, гар утсан дээр календартай байгаагүй байхгүй юу? Тийм учраас одоо ингээд нөгөө чуулган урдчилж хүмүүстэй Христийн мэндсний баяр айсуу ойртож байна шүү гэдгийг яах вэ? Тэмдэглэж одоо адвентийг тэмдэглэж эхэлсэн байна. Тэгээ энийг ойлгуулахын тулд эзний өдөр хүмүүс ингээд цуглаанд орж ирэх үед нь цуглааны урд ингээд нэг ширээ юмуд засаад тэр ширээн дээр 4 лаа тавиад тэгээд яг адвентийн хамгийн ихний эзний өдөр нэг лааг асаана. За энэ маань энийг харсан хүмүүс юу гэж ойлгох нь байна? Одоо 4-7 хоногийн дараа Есүсийн амьсны баярыг тэмдэглэх юм байна. Мэндсний баярыг тэмдэглэх юм байна гэж нөгөө хүмүүс мессеж авдаг байсан байна. Тэгээд дараагийн эзний өдөр ирэхэд нь хэд дахийг насаах вэ? 2 дахыг асаана. Тэгэнгүүт одоо 2-7 хоног үлджээ гэж ийм маягаар одоо хүмүүст зүрх сэтгэлээ бэлтгэх, оюун бод санаагаа бэлтгэх ийм боломжийг чуулган олгодог байсан байна. Одоо бол яг хүн болгоны гар дээр гар утас байгаа. Хэрвээ бид нар Google дээр л Christmas хизээвэ гэж асуух юм бол бидэнд шууд хариулаад өгчнө. Тэгээ энэ бол нэг тийм чухал ач холбогдолтой зүйл биш болсон байна гэсэн. За дээхэн үед бол ийм чухал тооцогддог байсан байна. Христийн мэндсний баяр ойртон ирлээ. Мэндсний баяр ирэх үед бид хүний амьдралын түүхийг бусадтай хуваалцах сайхан боломж, тахирамжтай цаг үе юм а гэж үздэг. Зөвхөн хүний биш, би хүний гэж хэлэхдээ мэдээж Христийг хэлж байгаа. Бид Христийн түүхийг хуваалцах тохиромжтой цаг үе энэ мэндсний баяраар тохиож байгаамаа гэдгийг онцлох гээд байна гэсэн үг. Нөгөө тэгвэл энэ хүн төрлөختний түүх юм. 4000 гаруй жилийн тэртээ Эден цэцэрлэгт Адам Ева хоёрт бүтээгч дуулууртай байдлын нэгэн шалгуур өгсөн байна. Адам Ева хоёрт дуулууртай байдлын нэгэн шалгуурыг өгсөн. Сайн үг мэдэх мэдлэгээ хуваалцах үедээ тэдний мөнхийн сайн сайхан нь мөхсөн. Тэд Бурхны тэдэнд тавьж өгсөн дуулууртай байдлын шалгуурыг давж чадаагүй. Тэдний үр удам үржин олшрох үед гим нүгэл маш их болсноос 40 өдөр 40 шөнө асар их ус орж, бороо орж, үер болж 4 хос амьд үлдсэн. Ноа Бурхны үгийг дуулууртай дагсан учраас Бурхан түүнийг өрөөж тэд үржин олшилсон. Тэд дахин Бурхантай энэ зэрэгцэх тухай бодолд автагдах үед олон хил өгөгдөж, олон хил соёл, үндэснүүд болон дэлхийгээр тархан амьдрсан байна. Тэдний дундаас Бурхан Авраамыг сонгон дуудаж, түүний үр удам болсон Исаак, Яаков нарч Бурхан дуулууртай байх замыг сонгосон юм а. Тэдэнд Бурхан амлалтуудаа өгсөн бөгөөд хэдэн 100 жилийн дараа Мөсе Бурханы ард түмэн болсон Израильчуудыг удирдан амлалтын нутаг руу явсан. Море ууланд Бурхан Мөсед анхны бичмэл хуулийг өгч дуулууртай байхыг тэдэнд тушаасан. Авраамд өгсөн амлалт, Мөсед өгсөн хууль бол хуучин гэрээ бөгөөд энэ хуучин гэрээний дагуу аливаа гим нүгэл нь
согоггүй малыг тахил болгон өргөснөөр хүний нүгэл уучлагдсан нүглийн өр төлөгдсөнд тооцдог болсон. Малын цус урсгасан 100 жилийн дараа Бурхан бүтээгч хүүгээ ариун сүнсний хүчээр онгон бүсгүйгээс мэдлүүлэхээр илгээсэн нь Христийн мэдсний баяр хэмээн өнөөдөр бидний тэмдэглэдэг баярын эхлэл болсон. Бид 12 сард мэдсний баярыг тэмдэглэдэгч судлаачдын үздэгээр Христ 9 сард хончид хонио хээр мандаг байсан тэр үед төрсөн гэж үздэг. Христ бол Бурханы хураг бөгөөд ариун цусаараа хүн төрлөختний нүглийн төлөөсийг төлж мөнх шийтгэлээс чөлөөлөх үүдийг нээхийн тулд Бурхан дуулууртай байдал болон ирсэн аврагч юм аа. Адамын удам учраас бүх хүн нүгэлтэн болон нүглийг өвлөн төрдөг болсон. Христийн удам болвол нүглийн уучлалыг хүртсэн, зөвд тооцогдсон, уучлагдсан удам болон шинчлэгдэх болсон юм аа. Ромчууд хаанчилж байх үедээ ард түмний бослого тэмцлээс эмээхдээ Христийг модон загалмайд цовдлон олонд эмээх сэтгэл өгөхийн тулд Христийг гим нүгэлтэн мэд алсан. Алагдсанаасаа хойш 3 дахь өдрийнхөө өглөө үүрээр Христ үхлийг ялан амилж хатан булчнаас гарсан бөгөөд үүнийг харсан цэргүүдэд худлаа хэлхийг дарганан тушааж маш их мөнгө төлсөн. Христ амилснаа олонтоо батлан харуулсан бөгөөд нэгэн зэрэг 500 гаруй хүмүүст хүртэл үзэгдэж тэдний олонх нь амьд байх үед бичээсээр баталгаажуулан үлдээсэн. Христ үүд хөлөглөн мөнхийн улс өөд өргөгдсөн бөгөөд дахин ирж хүн төрлөختний нүгэл хийгээ дуулууртай байдлыг шүүх нэгэн гэдгээ илчилсэн. Тэр болтол дэлхийд байгч бидний дээр ариун сүнсээ илгээн сэтгэл зүрхээрээ Бурханыг хүндлэн Бурханы өмнө даруй сэтгэлээр амьдрах хүсэлтэй хүмүүсийг ерөөн сахих хүчжүүлэх ажлаа хийсээр байх тухай бидэнд амласан юм аа. Тэр өнөөдөрч амьд. Тэр одооч биднийг ажиглан харж бидний төлөө урам зориг, хүч чадал, зөвхт байдлыг өгсөөр байгаа нэг юм аа. Тэр удахгүй дахин ирнэ. Бид үнэхээр Христийг хайрладаг бол уучлал ба мөнх амийг хүлээн авах болно. Үйлэн дунд өргөгдөн агаар мандал түүнтэй уулзаж мөнхийн амар амгалангийн улсад бид Бурхантай хамт байхаар өргөгдөх болно. Хулчгрууд ба бардамнагсад ард үлдэж ариун сүнсний хүч чадалгүй улмаас зовлонд амьдралаар амьдрах болно. Христ биднийг түүний төлөө үхэх сэтгэлтэй байхыг хүсдэг. Бусад хүмүүст энэ хүний түүхийг ярьж итгэл найдварыг тунхаглахыг Бурхан биднээс хүсдэг. Лук 14 дугаар бүлгийн 33-аас 35 дугаар эшлэлдэр Бурхан хэлэхдээ хэрвээ давс амтаа алдвал хэрхэн тэр давсыг амтлаг болгох вэ гэж хэлсэн. Хэрвээ христчин хүн сайн мэдээ ярихаа болвол хэрхэн тэр христчин дахин христчин болж болох вэ? Хэрвээ бид итгэлээсээ нэг буцах юм бол бид хэрхэн дахин эзний өмнө уучлалыг хүртэж босон зогсох боломжтой байх вэ? Бичээс бидэнд юуг сануулж байгаа вэ гэвэл давс амтаа алдвал тэр зүгээр л нэг эрдэс болох болно. Түүнийг усанд уусгасан ч тэр ус нь амтлаг биш байх болно. Харин христчин хүмүүс бид сайн мэдээ ярихгүй юм бол бид энэ дэлхийд уусан орох үедээ бид байгаа газараа амтыг нэмж, байгаа газараа утга учирыг нэмж чадахгүй болох болно. Тийм учраас бид байгаа газартаа гэрэл давс байхын тулд Христийг, авралыг, уучлалыг, гим нүглийг, дахин амиллыг, Христийн дахин ирэлтийг тунхагладаг байхыг Бурхан биднээс хүсдэг юм аа. Энэ адвент мэдсний баяр айсуу хэмээх энэ дохио бол бид Есүсийн тухай бусдад ярих ёстой юм а гэдгийг сануулж байгаа дохио юм а. Амен. Тийм учраас бид та бүгдийг Иесус Христийн мэдсний баярд түүнд зориулан өргөх бэлэгч нь бусдад сайн мэдээ ярьсан тэр гэлчлэл байх болтугай гэж өрөөж байна. Энэ бол маш чухал зүйл юм а. Хэрвээ бид сайн мэдээ ярихгүй бол бид амтгүй болсон давстай адилхан. Заримдаа зах дээр нэг амтгүй давс байдаг те. Мэдхүү. Ялангуяа хэдэн жилийн өмнө намайг одоо нэг арай залуу байх үед бол манай Монголын давс зах дээр зардаг давс их хийгээд байгаа мөртлөө яадаг вэ? Амт орж өгдөг. Тэгэл хийгээл дахин амсаал, хийгээл дахин амсаал яагаад? Амт орохгүй байгаа учраас. Тэгдэг байсан. Харин анхан дүүс минь ээ. Бид өнөөдөр Монголд хангалттай олуулаа байна. Харин Монголын нийгэм яагаад амт орохгүй байгаа юм болоо?
Монголын нийгэм яагаад улам бузар муу болоод байгаа юм бэ? Магадгүй энэ та бид хоёр гэрэл байж чадахгүй байгаас. Магадгүй энэ та бид хоёр давс байж чадахгүй байгаас болж байгаа байж болох юм. Тийм учраас Бурхны нэрийн өмнөөс энэ зогсож буй хүнийхээ хувьд би та бүгдийг Иесусийн сайн мэдээ тунхаглагч давс байгаасай гэж ятгах байна. Ахын дүүс минь ээ, бид шийдвэр гаргах хэрэгтэй. Шийдвэр. Action plan буюу бодит төлөвлөгөөг өөрсөндөө гаргах хэрэгтэй. Бүсийн ахлагч нар, эсийн бүлгийн халамжлагч нарт би яг энэ дрээс хэлхийг хүсэж байна. Христийн мэндэлсний баяр хүртэлх хугацаанд эс бүсээрээ нийлж та бүхэн сайн мэдээг бусад хүмүүст ярих төлөвлөгөө гаргаач гэж ингэж урьж байна. Доор хаяж нэг хүн 3 хүнд сайн мэдээ ярив. Амен. Энэ амархан. Гэхдээ бид сайн мэдээг тэр бүр ярьдгүйгээс болж хэн нэгэн хүн сайн мэдээ ярих гэхээр энэ амар хүндрэлтэй асуудал мэт болдог. Тийм учраас бид нар Camps Crusade байгууллагатай хамтарч сайн мэдээ ярих аргачлалыг зааж өгөх сургалтуудыг хийж байгаа. Тэрэнд манай хүмүүс сууж байгаа. Ямар хүмүүс сууж байгаа вэ? Энжигч ямар хүмүүсийн дунд хийж байгаа вэ? За. Хэрвээ та бусдад сайн мэдээ ярихыг хүсэж байгаа боловч яг яаж ярихаа мэдэхгүй байгаа бол та одоо халамжлагчаасаа тусламж гуйж болно. Яг тэгвэл танай халамжлагч нарт аль хэдийнэ сургалтууд явагдсан. Би яаж сайн мэдээ ярих вэ? Надад зааж өгөөч гэж хэлэх юм бол тэр хүн танд одоо юу зааж өгөх вэ гэдгийг мэднэ гэсэн үг. Тэгээд би таныг одоо ирж би энэ 3-7 хоногийн туршид 7 хоногт нэг удаага залбираад яг тэр хүнд би сайн мэдээ ярмаар байна. Тэр хүнийхээ төлөө бич, нэрийг бич. Чимээгүй цагийн дэвтэр дээрээ. Тэгээд тэр хүнийхээ төлөө өглөө болгон залбир. Тэгээд товл. За энэ хагасанд би тэднийг зочилж очноо. Тэгээ нэг тийм үү 2 өдөр нөгөө хүнлэгөө утаст ирэх хагасанд би тантай очиж уулзах гэсэн юм аа. Танад уулзах уу? Эсвэл өөр газар уулзвал хизээ боломжтой вэ? Цаг товл. Тэгээд гэрт нь очиод эсвэл ойрхон нэг кофе шоп олж чоод тэгээд тэр хүнтэйгээ уулзаад халамжлагчаараа заалгасан аргынхаа дагуу сайн мэдээгээ яар. Ерөөсөө 15 минутанд та тэр хүнд сайн мэдээг дүүрэн ярьж чадна. Хангалттай ярих болно. Амархан. Тэгээд та дараа нөгөө хүн тэр сайн мэдээний аргачлалыг ашиглаад сайн мэдээ ярих үед нөгөө хүн танд итгэж болно, таны ярьж байгаа үгийн дагуу эзэнд итгэхээр шийдэж болно. Эсвэл эзэнд итгэхгүй гэж шийдчих бас болно, хамаагүй. Тэр шийдвэр бол тэр хүний шийдвэр. Бид хүмүүсийг хүчээр заавал сүмд авчрах албатай биш. Харин бид яах албатай вэ гэвэл бид заавал хүн болгонд сайн мэдээг бүрэн утгаар нь эхнээс нь дуустал нь ярьж өгөх албатай ёстой юм аа. Энэ бол бидний үүрэг. Харин тэр хүн Христэд итгэхгүй үгүй гэдэг бол тэр хүний өөрийнх нь шийдвэрийн асуудал. Тийм учраас таны хийх ёстой ажил юу гинэ? Сайн мэдээг хуваалцах. Дутуу биш, илүү биш. Ярих ёстой тэр зүйлийг ярь. Энэ бол сайн мэдээ. Ярих. Тэгвэл яаж энэ сайн мэдээ ярих вэ гэдэг аргыг одоо хинээс сурч болно гинэ? Халамжлагчаасаа заалгаж болох нэ. Ойлгомжтой юу? За тэгвэл би та бүгдийг одоо ирэх 3-7 хоногийн хугацаанд 1-7 хоног нэг хүний төлөө залбираад хагасаа өдрийн тэр хүнтэй уулзаа сайн мэдээ яриад хэрвээ тэр хүн Есүст итгэхээр шийдвэл бүтээсээ өдөр бас цуглаандаа дагуулж авчирнаа гэж итгэлээ. Болох уу? Тэгээд тэр хүнийг та цуглаанд авчирч өгөх үед манай цуглааны шинэ баг таны тэр сайн мэдээ ярьсан хүнийг авах болон танаас. Тэгээд тэр хүнтэй сургалт хийнэ. Чөлөөлтийн үндэсгээ 4-7 хоногийн сургалтыг хийнэ. Энэ сургалтаар дамжуулж тэр хүнд чуулганы хүмүүс дахин таны ярьж өгсөн сайн мэдээг дэлгэрүүлж, батжуулж өгөх болно. Хэрвээ тэр хүн маань окей гэж хүлээж авах юм бол цааш нь үргэлжлүүлээд төгс төгөлдрийн амийн сургалтаар 18-7 хоног явах болно. Энэ төгс төгөлдрийн амийн сургалтанд та хамрагдах үедээ чуулганд өөрийн гэсэн хамт олон найз нөхөдтэй болох болно. Заримдаа хүн цуглаанд ирээд нэг найзгүй байгаад идэг шүү дээ. Нэг яг одоо дотн найз нөхөр байхгүй хэн нэгэн хүн дагуулж ирэхээр ирсэн тэр хүнээс өөр бусад цуглааны хүмүүсийг танихгүй хэвээрэл байгаад идэг тийм үү? Тэгвэл бидний төгс төгөлдөр ам 18-7 хоногийн сургалтаар дамжуулж
таныг чуулган дотор хамт олонтой болгох тактикийг хэрэглэдэг юм аа. Библийн мэдлэгээч олгоно, хажуугаар нь таныг дотн сайн найз нөхөртэй болгох энэ ажлыг хийдэг юм аа. Тийм учраас төгс төгөлдөр амийн сургалтанд та бүгдийг хамрагдахыг урьж уриалж байгаа юм аа. Энэ бол манай чуулганы систем. Энэ системийн дагуу явах юм бол та эзний хүсэж байгаа тэр сайн мэдлэг ойлголт, тэр тууштай хувь оролцоотой тийм хүн болон гарч ирэх боломжтой юм аа. Амен. За тэгвэл би та бүгдийг ямар ч ирэх 3-7 хоногт сайн мэдээ ярина гэж ингэж итгэлээ шүү. Та намайг хурж болно, эзнийг хурж чадахгүй. Тийм учраас миний өмнө биш, эзний өмнө та яг шийдвэрээ гаргаасай гэж би ингэж хүсэж байна. Тэгээ би хүчээр нэг амен гэж хэлүүлэх гээд байгаа юм биш ээ. Хэлүүлэхгүй ээ ерөөсөө. Харин та бүхэн маань үнэхээр хичээл зүтгэл гаргаж тэр 3 хүнд сайн мэдээ ярих шийдвэр гаргаад ярьж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ би цуглааныхаа нэг залуутай уулзсан байгаа. Тэгээ тэр залуу маань юу гэж хэлсэн бэ гэхээр би ажил хийгээд амжилт гаргадаг. Тэгээ миний амжилттай байсны төлөө цалинж яахан нэмдэг. Харин би хэн нэгэн хүнд сайн мэдээ ярих үед нөгөө хүн Есүст итгэж амен гэж итгэж хүлээж авах үед цалин хичнээн хувь нэмснээс ч илүү баяр хөөр миний төр төрдгөө гэж хэлсэн. Надтай хамт ажиллаж байгаа хүмүүс цалин буулаа гэхээр айгүй баярлдаг байхгүй юу? Тэгэл нэг хэсэг цалин буугаасаа цалин бууснуу хэн төрүүлж цалин буусныг дансан цалин орсныг хэлсэн хүнд нь шагналтай шүү энэ төр гээл юм болдгийг. Тэгэл нэг нь цалин буучлаа миний дансанд мөнгө ороод ирсэн байна гээл цөмөрө шалгаал тийм байна гээл баярлаад идэв. Тэгээ миний бодлоор тэрнээс ч илүү баяр баясгалан хаана байдаг вэ гэвэл хэн нэгэн хүний төлөө сэтгэл гарган залбираад тэр хүн маань Бурхантай танилцаж Бурханыг зүрх сэтгэлдээ аврагчаа болгон урьж хүлээж авах тэр мөч жинхэнэ баяр хөөр болдог байхгүй. Яагаад гэвэл тэр баяр хөөр зөвхөн таних биш Тэнгэр улсын баяр хөөр болдог. Библи тэгж хэлсэн. Нэг нүгэлтэн гимээ гимшгэд Тэнгэрийн улсад баяр хөөр болдог юм аа, найр болдог юм аа гэж хэлсэн юм аа. Амен. Танаас болж Тэнгэрийн улсад найр болох уу юу гэдэг шалтгаан нь гэвэл танд ямар санагдаж байна? Би төрүүлээд мөнхийн улсад очих юм бол би найр хиймээр байдаг. Та нар хэн нэгэн хүн сайн мэдээ ярихгүйгээс болж би найр хийж чадахгүй байвал би л таарт нэг сайхан таарыг нэг сайхнаар бодохгүй. Ахын дүүс минь эзэн биднийг сайн мэдээ ярьж нэг нүгэлтэн гим нүгэлтэй болохоо хүлээн зөвшөөрж эзэн лүү ирэхийг хүсдэг. Энэ ажлыг танаар дамжуулж эзэн хийлгэхийг хүсэж байгаа юм аа. Хожим бид мөнхийн улсад очих болно. Итгэж байна уу? Хожим бид мөнхийн улсад очино. Бид мөнхийн улсад очих нь бидний хийсэн сайн үйлсээс ерөөсөө шалтгааллахгүй. Бид мөнхийн улсад очих нь Христ Есүсийн бидний төлөө загалмай дээр төлсөн төгс төлөөсөөс болох болно. Тэр аль хэдийнэ өөрийн талаас шалтгааллах ажлыг хийчихсэн. Тийм учраас Есүсийн нэрд итгэгч бүхэн мөн хамтаа гэж Библи хэлсэн. Есүсийн нэрд итгэгч бүхэн Бурханы хүүхэд болсон юм а гэж бичээс бидэнд хэлсэн. Тийм учраас бид бол Есүст итгэсэн итгэлээр дамжуулаад Бурханы хүүхэд болсон. Тэгэхээр бид мөнхийн улсад очих нь дамжиггүй. Харин бид мөнхийн улсад очиод өнөөдөр цуглаан дээрээ таньдаг хүн байхгүй ингээд суудаг шиг тийм байвал ямар хэцүү вэ? Хэрвээ бид сайн мэдээ ярьж биднээ ярьсан сайн мэдээгээр дамжуулж эзэнд ирсэн хүн байхгүй бол бид мөнхийн улсад очиод яг ганцаардмал тийм л байх байх. Харин бид мөнхийн улсад очих үед таны сайн мэдээ ярьсан тэр хүмүүс мөнхийн улсад бас байгаад найз минь ээ чи намайг тоож чи надад зоригтойгоор ирж сайн мэдээ ярьсан болохоор өнөөдөр би энд байна. Чамд баярлалаа гэж ирээд чамайг тэврэх, хүзүүгээр чинь тэврэх. Тэгээ бурхан танд бурхан минь энэ хүн надад сайн мэдээ ярьсан юм а. Энэ хүний төлөө би танд үнэхээр баярлалаа гэж хэлэх тэр баяр хөөрийн үндэс нь та байгаасай гэж хүсэж байна. Ийм гором зориг, ийм шалтгааны улмаас би таныг сайн мэдээ ярьдаг хүн болоосай гэж хүсэж байгаа юм а. Энэ бол мөнхийн үндэс нь, энэ бол мөнхийн баяр хөөр юм а. Амен. $1000 цалинтай ажил хийгээд ч олж авч чадахгүй баяр баясгалан байна шүү. $10,000 цалинтай ажил хийгээд ч олж авч чадахгүй баяр баясгалан гэж бас байна.
Энэ бол эзний мөнхийн баяр баясгалан юм аа. Мария өнөөдөр яагаад эзнийг магтан дуулж байгаа юм бэ? Түүний дотор баяр баясгалан байгаа учраас. Хизээ бид магтан баярлдаг вэ? Хизээ бид нэг сайхан гээл дуулаад эсвэл нэг аялмаар болдог вэ? Ямар нэгэн сайн зүйл бидэнд болсон үед, ямар нэгэн гоё зүйл болсон үед бид тэгдэг. Та юу н сүүлийн үед дуулсан уу? Сүүлийн үед нэг сайхан ингээд нэг сэнгэн дуу аялаад явж юмар тийг санагдсан уу? Заримдаа хүмүүс ерөөсөө тэгдэг байхгүй юу? Яасан гэхээр өмнөх л ачаанда дарагдаад л ингээд яваад идэг. Ингээд л яваад идэг. Дээшээ харах сөхөө байхгүй. Тэгээ миний нэг таньдаг пастор байгаа. Идрээ гээд. Идрээ пастор маань Twitter дээр шувууны зурагнууд тавьдаг байгаа. Тэгээ Монголд дандаа авсан. Дандаа Монгол шувуунуудын зурагнууд ямар гой өнгөтэй, ямар гой хэлбэртэй шуунууд гэж. Тэгээ тэр Twitter-ийн түүний тавьсан тэр зураг Twitter-ийн доор хүмүүс юу гэж яригдаг гэхээр ямар гоё шуу вэ? Монголд юм уу? Гэл. Тэгээд хэсэг доош явах ингээд гүйлгээл жиргэнүүдийг уншиж яхад жоохон доошлон гутал. Дандаа доош харж явдгаа болио. Яасан сайхан байгалийн дунд амьдрдагаач мэдхгүй нэг мэдхэд өвгөн эмгэн болох нэ гэсэн тийм жиргэнүүд байдаг. Бид нар бас заримдаа яг тийм байдаг те. Яг үнэндээ бидний сэтгэлд юу байгаа вэ гэхээр нэг зээл, нэг ипотек ч юм уу, эсвэл нэг тийм асуудал, нэг ийм юм дандаа л тийм юм байгаа шүү дээ үнэндээ. Тэгээ Бурханы бүтээсэн байгалийн сайхныг харж чадахгүй тий. Бурханы бидний төлөө төлөвлөж байгаа гайхамшигтай ивэл юу болохыг ч олж харж чадахгүй. Тэгэл санаа зовнилдод хөтлөгдөөд сэтгэлдээ нэг ачаатай. Тэгэл өстой хэцүү байна л гэсэн бодолтой. Ер нь нэг сөрөг. Ер нь нэг жоохон бараанд дуу. Өнгөөр дүрслэх юм бол саарлж юм уу. Тийм учраас бидний өмсөж байгаа хувцсны ихэнх нь барна. Тэгэхээр энэ маань яаж байгаа вэ гэвэл бид үнэхээр Бурхан бидний төлөө сайн сайхныг төлөвлөсөн байдаг гэдэгт бид итгэж гин үгүй юу гэдэг энэ асуулт би танаас асуумаар байна. Бурханаас танд гайхамшигтай төлөвлөгөө бэлдсэн байгаа гэдэгт та итгэдэг үү? Хизээ тэр төлөвлөгөө биелэх юм болоо? Яг ямархуу төлөвлөгөө юм болоо? Мэдгүй. Тэгэл гоё юм байх хэвээр. Тэгж байгаа нэг өдрөл амсах билгүй. Айгүй болвол энэ дэлхийн амьдрал дуусаад деважинд мөнхийн улсад очих үедээ тэр гоё мөйн амсах байх гэж үү? Үгүй шүү дээ. Бурхан бидэнд хайртай. Тэр бидний төлөө хамгийн сайн сайхныг төлөвлөсөн. Бичээс тэр юу гэж хэлсэн бэ гэхээр нүд үзээгүй, чих сонсоогүй, сэтгэлдээ хизээж төсөөлж байгаагүй тэр гайхамшигтай зүйлсийг чамд өгөхөөр Бурхан бэлдсэн байгаа юм а гэж хэлсэн. Харин тэр нь юу юм болоо? Тэрийг бид яаж олж авах вэ? Мэдгүй. Яг өнөөдөр бидний бодит амьдрал бол бид нар маргааш тийм ажилтай. Нөгөөдөр дахиад тэрнийг үргэлжлүүлж хийн. Тэрний дараа бас дахиад тэрнийг үргэлжлүүлж хийн. Ийм л маягаар явж байгаа. Харин эзний өдөр болвол бидэнд тэр бүх ачаануудаа хоош тавиад Есүсийн гоо сайхныг харж, Есүсийн эрхэм нандин байдлыг харж, түүнд талархаж, түүнийг магтах сэтгэлийн ачаа дарамтуудаа түүний загламын өмнө авчирч хаяад түүнээс зөвхөн Есүсээс өгдөг амар тайвныг хүлээж авахар зүрх сэтгэлээ нээдэг энэ өдөр бол эзний өдөр юм аа. Энэ өдөр бол амьдралаа гэрэл гэгээтэй харах. Энэ өдөр бол баярлаг хөөрөх. Энэ өдөр бол Есүс та надад хайртай гэдэгт би итгэж байна гэж тунхаглах тэр өдөр юм аа. Энэ өдөр та баярлан хөөрж урамшин зоригдох ёстой юм. Мария Магдалины дууг эзэнд өргөсөн байна. Сэтгэл минь эзнийг дээдлэнэ. Миний сэтгэл эзнийг магтана гэж. Та тэгж гин үү? Миний сэтгэл эзнийг магтана. Юунаас болж? Учир нь тэр намайг сонгосон.
Мария яагаад миний сэтгэл эзнийг магтнаа гэж 46 дугаар шилдэл хэлсэн бэ гэвэл тухайн үед хичнээн мянган сая хүн дэлхийд амьдарч байсныг би мэдэхгүй. Хичнээн сая Израиль эмэгтэй, еврей эмэгтэй байсныг би мэдэхгүй. Харин тэдний дундаас Бурхан Марияг сонгосон байна. Тийм учраас Мария миний сэтгэл эзнийг магтнаа гэж хэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл эд олон эмэгтэйчүүдийн дундаас тэр намайг сонгосон юм а гэж. Өнөөдөр та мэдхүү. Өнөөдөр яг энэ эзний өдөр яг энэ цаг мөчид Монголын 3 сая хүнээс 3 сая 100 мянга гаруй хүнээс 30 мянган хүн эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөхөөр ирсэн байгаа. Хэдэн хүн гинэ? Хэдэн хүнээс? 3 сая 100-аас? Та онцгой биш гэж юу? Өнөөдөр та эрүүл сарвал байж, өнөөдөр та хаадынхаа эзний эзэн орчны ертөнц бүгдийг бүтээгч агуу Бурхны өмнө Бурхан та бол сайн гэж хэлхийн тулд өнгөрсөн 7 хоног та намайг юрооч хамгаалсанд чинь баярлалаа гэж хэлхийн тулд энэ газар ирсэн байгаа нь үнэхээр онцгой явдал биш гэж юу? Тийм учраас Мария миний сэтгэл эзнийг магтнаа гэж хэлж байгаа юм. Тийм учраас би таныг бас миний сэтгэл эзнийг магтнаа гэж эзэн талархаасаа гэж урамшуулж байгаа юм. 3 сая 100 мянган хүний дундаас эзэн таныг дуудаж түүний өмнө мөргөл хүндлэл өргөх боломжтой болгожээ. Учир нь та Бурхны хувьд чухал хүн юм аа. Үнэхээр миний хэлсэнчлэн, бичээсийн хэлсэнчлэн түүнд таны төлөө гайхамшигтай төлөвлөгөө бий. Харин бид эзэн таны төлөвлөгөөг надад илчлэн харуулж таны төлөвлөгөөг олж харах нүдийг минь та нээж өгөөрэй гэж хэлэх ёстой. Эс бөгөөс бид үргэлж өөрийнхөө тавьсан төлөвлөгөөгөө л хардаг. Хэсэг хугацааны өмнө би хүүтэйгээ ярилцсан байгаа. Нэлээд орой болсон 11 цаг өнгөрсөн хойно би ер нь хүүхдүүдэд унтсны дараа өрөөгөр нь иргэдэг байхгүй юу? Хүүхдүүдэд нэг үргэлжлэн хардаг яаж юм? Ямар хүн унтж чинь хөнжлөө нөмөрч үгүй юу? Тэгээ явж явах үед манай том хүү орон дээр дээшээ хараад хөвтчихсэн. Гэрлээ унтраацсан. Тэгээ би хүүдрээ очиод миний хүү яасан гэсэн. Яагач. Яага унтаагүй. Би сургууль сурмааргүй байна. Яагаад шал худлаа хоосон санагдаад. Тэгээ би хүүдээ тэгсэн үү миний хүү. Чиний дотор хоосон санагдаж байгаа бол чамд ойрын зорилт байхгүй. Чиний ойрын зорилт чинь тодорхой биш байгаа юм байна да. Ойрын зорилт тодорхой биш байна гэдэг чинь дундын зорилт байхгүй байна гэсэн үг. Христчин хүмүүс бидний хувьд хүний амьдралд хэтийн зорилт, дундын зорилт, ойрын зорилт гэж 3 төрлийн зорилт байх ёстой. Хүн ойрын зорилтгүй байх үед, ойрын зорилт нь тодорхойгүй байх үед хүн урам зориг мохдог юм а гэж хэлсэн байна. Тэгээ би өөрөө бас нэгэн цагт яг хэтийн зорилтч байхгүй, дундын зорилтч байхгүй, ойрын зорилтч байхгүй амьдрч байсан үеийнхээ тухай өөрийнхөө амьдралыг би хүүдээ ярьсан байна. Тэгээ өөрийнхөө гэрчлэлийг хүүтэйгээ хуваалцсан. Аав нь хүүхэд байхдаа ингэж бодож, ингэж амьдрч явах үед ийм зүйл тохиолдоод ингээд. Тэгээ надад амьдрал утгагүй санагдсан учраас би зүгээр л өмднийхөө эндээ те ганц дэвтэр хийчихэл, ганц бал хармалчаал тэгж хичээлдээ явдаг байсан. Аав нь бол ер нь муу хүн байсан. Яагаад гэвэл надад хэтийн зорилт, дундын зорилт, ойрын зорилт аль нь ч байгаагүй. Бас хүн тийм зорилттой байх хэрэгтэй байдаг юм а гэдгийг ч хинч надад хэлж өгөөгүй. Тэгэл би зүгээр л өдөр хоногийн өнгөрөөж ирсэн. Надад амьдрал утгагүй, хоосон, худлаа санагддаг байсан. Харин би сайн мэдээ сонсох үедээ би хэтийн зорилтоо олж авсан. Энэ бол Бурхны өмнө зөвхт байх. Бурхантай хамт байж түүнд хүндлэл мөргөл өргөх. Бичээсийн дагуу түүний өмнө зөв амьдрах бол миний хэтийн зорилт юм байна гэдгийг би ойлгосон гэж. Хоёр дахь нь миний дундын зорилт буюу их эзэнд үр дүнтэй ашиглагдах, эзнийг алдаршуулж амьдрах, Бурхан ашиглыг ихт гард нь эвтээ зэмсэг байх. Тэр нэгэн байхын тулд би өөрийгөө дундын зорилт тавьж хөгжүүлэх ёстой байна гэдгийг би ойлгосон. Дараа нь энэ дундын зорилтынхаа төлөө би өнөөдөр юу хийх ёстой юм бэ гэдгийг би тодорхойлж
Түүнийхээ төлөө би сайн сурах, эсвэл сайн ажиллах, хийж байгаа зүйлээ сайн хийх ёстой юм байна гэдгээ олж авсан. Ингээд би миний амьдрал зоригтой, утга учиртай болсон гэж ярьсан. Өнөөдөр магадгүй бидний дунд үнэхээр нэг сайхан гоё баяр жаргалтай амьдарчмаар байгаа ч нэг л утга учиргүй санагдаад, нэг л хоосон санагдаад, нэг хүн тгий гэхээр л тэгж явдаг. Сүмд явъя гэвэл сүмд явдаг. Явъя гэхгүй бол ирдэггүй. Тийм маягаар байгаа хүн байж болох юм бидний дунд. Би та бүхэнд хэлье. Таны амьдралд хэтийн зорилт гэж байх ёстой. Энэ бол Бурхны өмнө та зөв байх. Энэ бол мөнхийн улсад түүний оршууд орох. Энэ бол Бурхантай эвдрэх. Энэ бол Бурхны үгийн дагуу хичээнгүйлэн зөв амьдрах бол таны хэтийн зорилт байх ёстой юм аа. Энэ бол хүн болгонд адилхан. Энэ бол хүн болгонд адилхан. Дундын зорилт болвол ерөнхийд нь ярих юм бол бас мөн адилхан. Энэ маань юу вэ гэвэл Бурхан таныг хизээ нэгэн цагт ямар нэгэн зүйлд ашиглая гэх үед та түүнд ашиглагдахуйц байхын тулд түүний гарт эвтэйхэн тэр багаж зэмсгэн байхын тулд яах вэ? Өөрийгөө бэлдэж хөгжүүлсэн байх явдал юм. Үүний тулд та өнөөдөр хийж байгаа, үйлдэж байгаа тэр бүхнээ хичээнгүйлэн үр дүнтэй тэр дундын зорилгын төлөө сайн хийх явдал юм. Энэ бол хүний амьдрал. Бид нар тэгэхэд амьдрахтаа ингэж л амьдрах хэрэгтэй. Өөр юм байхгүй. Өөр боломж, өөр сонголт, өөр хувилбар үгүй. Тийм учраас би та бүгдийг үнэхээр өөрийнхөө хэтийн дундын ойрын зорилтуудаа дахин нэг тодорхойлосоо гэж хүсэж байна. Нөгөө төвөр хуучин он дуусч байна. Та 2017 онд өмнө ямар зорилт тавьсан? Тэр зорилтуудаа дахин нэг эргэж хараад. Одоо энэ үлдсэн 30 хоногийн хугацаанд та энэ зорилтоос аль алийг нь яаж биелүүлж болох вэ гэдгээ тооцоод тэрний төлөө өөрийгөө хичээнгүйлэн зориулаасаа гэж ингэж хүсэж байна. Бид хэтийн дундын зорилт байхгүй үед бид урам зориггүй, бид мохдог юм. Би өнгөрсөн намар хүүтэн болохоос өмнө балконы хаалт хийх ажил хийж эхэлсэн байна. Тэгээд би зүгээр л яг нөгөө компани дуудаад авчраа хийлгчих юм бол 900 хэдэн мянга гэж байгаа юм. Гэхдээ тэр нь чанар надад таалагдахгүйсэн. Тийм учраас би арай жоох өөр хэмээр санагдаад. Тэгээ би хөөсөнцөр тийм бетон хөөсөн блок гэж зүйлийг Facebook дээрээс олж үзээд тэгээд 4-р цахилгаан станцын тийшээ очиод 6 ширхгийг худалдаж авсан байна. Машинд ачаад ирсэн маш хүнд байсан. Тэгээ авчраа нөгөөтгийгөө зургуулангийн сүмийн залуучууд маань дээшээ зөөж өгсөн байгаа надад. Тэгээ бид нар дээшээ зөөсний дараа би тэрийг хөрөөдөж гисэн. Орой болгон ажиллаа тараад 7 цагаас 9 цагийн хооронд би балкон дээрээ дулаан хувцас өмсөж байж байгаа. Яг 2 цаг. Ерөөсө цаг тавиал яг 2 цаг ажилласан. Тэгээд магадгүй 3-7 хоног шахуу ажилласны дараа дуусгасан байна. Юу? Хүүхэд байгаа юм. Нэг юм дуугараад ахаар би одоо юу юм бол гэж бүр гайхлаа шүү. Тэгээ би тэр ажлыг хийх үед би ер нь нөгөө нэг одоо багжнуудаа ашиглаагүй их утсан байна л да. Тэгээ би нэг багжаа гаргаж ирээд хийх гэсэн чинь тэр багж надад ерөөсө таалагдахгүйсэн. Тэгэнгүүт би тэр багжийг хайсан. Хайсан хойш нь тавьсан. Тэгээд би өөр багж аваад хийсэн. Бурхан яг та биднэр дамжуулж өөрийнхөө ажил хөтөлбөр төлөвлөгөө хийх үедээ та биднийг ашиглахыг хүсдэг. Тэгээ таныг дууддаг. Тэр үед бид нар бэлэн байх юм бол Бурхан яах вэ? Биднийг яг тэр би юмаа хийхдээ сонгоод нэг багжаа сонгоод хийж байгаатай адилхан ашиглаад хийх болно. Гэтэл тэр багж миний гаранд таарахгүй буюу миний яг хийхийг хүсэж байгаа зүйлд тэр багж нийцэхгүй бол би яах вэ? Солихоос өөр арга байхгүй. Тэгвэл яг үүнтэй адилхан байхгүй. Өнөөдөр Бурхан Мариагийн амьдралд ямар зүйл хийж байгаа вэ гэхээр Бурхан аврагчийг энэ дэлхийд мэдлүүлье гэдэг энэ ажлаа хийх гэж байна. Тэгээ Бурхан Мария дээр тэнгэрлэгчээ илгээсэн. Тэгээ тэнгэрлэгч хараа 30 дугаар эшлэл тэнгэрлэгч түүнд Мария бүү чи Бурханы тааллыг олж үзэх түн чи хэвлийдээ үрдтэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж дэрлэх болно. Тэр хүү агуу нэгэн болох ба хамгийн дээдийн хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан түүнд өвөг Давидынх нь хаан ширийг өгөх болно. Тэр Яаковын гэрийг үрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэн Мария тэнгэрлэгчэд. Би онгон атал энэ яаж бүтэх билээ гэхэд тэнгэрлэгч ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх хүн ариун нэгэн байх бөгөөд Бурханы хүү гэж дуудагдах болно. Үзэгтэн
Чиний садан Элизабет хүүсэр хийгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд болоод одоо 6 сартай. Бурханд боломжгүй юм гэж нэгч байхгүй гэж хэлв. Мария эзний шивгчнийг харагтун хэлсэн үгсийн чин дагуу надад биелэх болтугай гэхэд Тэнгэрлэгч түүнийг орхин одлоо. Мария энд яг яаж хандсан бэ? Нээлттэй зүрх сэтгэлтэй хандсан байгаа байхгүй юу? Эзэн бурхан таныг бас яг өөрийнхөө төлөвлөгөөний төлөө ашиглах гэдэг. Ямар нэг юм хийлэг гэхээр пасторын ч юм уу, ахлагч ч юм уу, эсвэл өөр нэг хааны хөндлөнгийн танихгүй хүн ч юм уу тань руу холбогдоод хөөе хөгшөө миний дөө ихчээ ахаа ингия гэж хэлдэг. Харин бид нар юу гэж хэлдэг вэ? Би завгүй. Би өөр юм төлөвлөсөн. Тийм биш гэж юу? Эсвэл энийг хийгээд надад ямар ашигтай юм? Хэдийг өгөх юм? Ямар нэг маягаар бид нар тэгж ханддаггүй гэж юу? Харин Мария энд юу гэсэн бэ? 38. Эзний шивгчнийг харахтун хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай. Энэ бол нээлттэй зүрх сэтгэл юм аа. Мария ингэж хэлхийн оронд өөр үг хэлж болох байсан уу? Юу гэж хэлж болох байсан бэ? Би хизээж ир хүнтэй ойртоогүй яаж болдгийг хүний ёсноос гадуур юм яриад байгаа юм. Мөн үү? Өөрөөсөө ингэж хэлж болох байсан. Би сүйт залуутай Йосеф гэдгийг. Би тэрнтэйгээл сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Та өөр хүнээр хийлгэж гэж хэлж болох байсан. Бид нар бас заримдаа тэгдэг те. Би тэгж гадагшаа явах гэж байна. Би ингэж яах гэж байна вүлээ? Компанид ажиллаад өндөр цалинтай ажил хийх гэж байна. Тэгдэг биш гэж юу? Бид нар эзний дуудлагад тэгж хариулдаг. Би өөр төлөвлөгөөтэй. Эсвэл Мария 3-т ингэж хэлж болох байсан. Өө Тэнгэрлэгч минь ээ. Нөхөргүй мөртлөө хүүхэдтэй болохоор хүний нүур би яаж харнаа? Ичүүл штэ. Болох уу? Еврей хуулийн дагуу нөхөргүй эмэгтэй нөхөргүй мөртлөө хүүхэдтэй болох юм бол түүнийг чулуугаар чулуудаж аал гэж байдаг. Мария нэгсэндээ Тэнгэрлэгчийн энэ үгийг хүлээж авахдаа амь насаараа ч гэсэн бас яасан байна. Гинчин тавьж байгаа байхгүй. Зүгээр л бид нар бол бодохдоо Мария ямар гоё азтай юм бэ? Яа гэж бодоод байгаа байхгүй. Яг үнэндээ Мария цаан чинь өнөөдөр та яг эзэн танд тгий тэгээч ингэж гэхээр та би юм штэ, би чадахгүй штэ, би өөр юм төлөвлөсөн, өстө тэгэхээр хүмүүс намайг юу гэж хэлэх юм? Яан зүрийн бодлууд бидэнд байдаг байхгүй. Бурхан биднийг дуудахад бид нар түүний дуудлагад дэндүү олон удаа reject хийсэн. Түүний дуудлагыг хүлээн авахаас татгалздаг. Мария гэтэл тэгээгүй байна. Амен. Таны хэлснээр болгоё л гэж хэлсэн байна. Мария энэ амен гэж хэлэхдээ ямар их эрсдэлтэйгээр амен гэж хэлсэн бэ гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Өнөөдөр би бас таныг сайн мэдээ яриараа гэж хэлж байгаа. Таарын зарим нь айгүй бол ингэж бодож байгаа. За зарим нь юу гэдэг вэ? Пастор өөрөө ярьдаг юм болов уу? Тэ? Эсвэл ингэж бодож байгаа. За амен гэсэн л хэлнэ ярина үз. Би лав амен гээгүүдэг. Эсвэл амен гэж хэлж өөрийгөө ч өрн дунгаад яах вэ? Тэгээ олны дунд дуугийнхан чимээгөө сууж идэл пастор ямар мэдэх вэ? Эзний хэл өмнө зөв байж ивэл. Өнөөдөр би таныг эзний нэрийн өмнөөс чаленж хийж байгаа байхгүй юу? 12 сарын 24-5 хүртэл 3 хүн сайн мэдээ яриач гэж. Мария шиг Тэнгэрлэгч надад ирээд ингэж хэлсэн бол би амен гэж Мария шиг байх байсан л да гэж бодож байгаа бол үгүй. Өнөөдөр та миний хэлж байгаа таныг чаленж хийж байгаа энэ дуудлагыг та амен хэмээн итгэн хүлээж авч мөн үүний дагуу үйлдэх бол магадгүй Мариад тохиолдож байгаа шиг үйл явдал танд болох үед та амен гэж хэлж чаднаа гэсэн үг. Энэ нюанс байна. Юмны цаана нарийн учир шалтгаанууд байна. Жижиг мэд зүйл те. Библи бол дандаа ингэж хэлдэг штэ. Бага зүйлд итгэмжтэй байсан хүнд их зүйлийг даатгадаг юм аа, найдан өгдөг юм аа гэж. Тэгээ бага зүйл байхгүй юу? 3 хүнд 30 хоногийн туршид 3 хүнд сайн мэдээ ярих.
Станал нэг өдрийн дотор гараа 30 минутын дотор хийх ажил биш үү? Зарим тэгж бодож болно. Гэтэл зарим хүний хувьд бол ярих нь ярьдаг юм байна зэр шиг. Гэтэл үүнийг бид яаж хүлээж авч байгаа вэ гэдгээс бид их эзний нөгөө нэг бидний төлөө, таны төлөө төлөвлөсөн тэр төлөвлөгөөн дотор амьдрах уугүй юу гэдэг чинь шийдэгдээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу та? Тэгэхээр итгэлтэйгээр Бурхны үг дуудлагыг хүлээн авахын ерөөлтэй байдлын тухай Мариагаас бид сурах ёстой юм аа. Итгэлтэйгээр Бурхны үг дуудлагыг хүлээн авахын ерөөлтэй байдал. Үүний цаана эрсдэл, үүний цаана аймаар санагдах зүйл, үүний цаана яахаа мэдэхгүй байх байдал байх ёстой юм. Хэрвээ таны мэддэг, чаддаг зүйлээр л Бурхан таныг дуудаж байгаа бол тэр Бурхан биш. Бурхан таны мэдэхгүй, чадахгүй талбарлал таныг дууддаг. Яагаад гэвэл Бурхан таныг илүү тэлж, илүү чадaltaй, илүү өссөн, илүү төлөвсөн хүн байхыг хүсдэг. Өнгөрсөн 7 хоногт бид зовлонгийн тухай ярьсан. Яагаад бидний амьдрал зовлон ирдэг юм бэ? Энэ тухай ярьсан. Санаж байгаа юм байна уу? Санаж байна уу? Зовлон болвол Бурханаас бидэнд төлөвлөсөн зүйл биш. Харин гим нүглээс болж бидний амьдралд үүсэж байгаа нөхцлүүд. Үүнийг давах хүчийг Бурхан өөрт нь найдагчдад хангаж өгдөг. Хэрвээ бид Бурханы биднийг дуудаж байгаа дуудлагад амен гэж хэлж түүний үг дуудлагын дагуу үйлдэх юм бол тэр биднийг урд нь хизээж явж байгаагүй тэр хэцүү замуудаар хөтлөх болно. Харин бид тэр замаар явна туулах үедээ бид төлөвшөж, бид өсөж, бид илүү насан туршсан хүн шиг болдог юм аа. Бурхан биднийг одоо байгаагаас илүү өргөн уудам сэтгэлтэй, одоо байгаагаас илүү туршлагатай, одоо байгаагаас илүү сүнслэг, одоо байгаагаас илүү төлөвшсөн хүн болоосаа гэж үргэлж хүсэж байдаг. Яагаад гэвэл тэр таны төгсгөлийг харж идэг байхгүй юу? Таны төгсгөлийг. Бидний эхийн хөвлөд дөнгөж бүрэлдэн бий болох үед Бурхан биднийг харахтаа ирээдүйд энэ хүүхэд хэн байх вэ гэдгийг харж идэг гэсэн үг. Хэн байх вэ гэдгийг. Тэгээд тэр хэн байх вэ гэдгийг харж байгаа учраас тэрэндээ хүрэхийн тулд эзэн бидэнд нөхцлүүдийг тавьж өгдөг байхгүй юу? Бид тэр нөхцлүүдийг зуурж, тэр нөхцлүүдийг алдалгүй барьж авч хөгжсөөр байх юм бол бид тэр нэгэн болох нь илүү хурдан болно гэсэн. Харин бид шантарч, бид мохож, бид өөр зүйлд уруу татагдж Бурханаас өгдөөгүй зүйлүүдэд бид өөрсдийнхөө цаг зав, мөнгө, хүч бүгдээ зориулах үед бид Бурханы хүсэж байгаа нэгэн шиг биш, харин өөр нэгэн болж өсдөг. Хэрвээ бид тэгж явах юм бол бидний төгсгөл бас өөр байх болно. Бурханд бидний төлөө төлөвлөгөө бий. Харин энэ төлөвлөгөөний дагуу бид явах үгүй юу гэдгээ бид өөрсдөө гаргаж байгаа шийдвэрүүдээрээ сонгож байдаг. Тийм учраас би та бүгдийг Бурхан миний төлөө таны төлөвлөсөн төлөвлөгөө юу болохыг олж харах нүдийг нээж өгөөч гэж эзнээс гуй гэж хэлж байгаа юм. Түүнд таны төлөө сайн төлөвлөгөө бий. Маш хүнд нөхцлүүдийг эзэн танд өгөх болно. Харин тэр дунд хэрхэн түүний дотор хорогдож, хэрхэн түүнд итгэл найдвараа өгч сурах вэ гэдэг бидний хийх ёстой зүйл юм аа. Бусад зүйлийг нь эзэн хийх болно. Би ингэж итгэдэг. Миний хийх ёстой зүйл бол энэ асуудлын дунд би яаж баруун тийшээ эсвэл зүүн тийшээ хазаачихгүй байж үлдэх вэ гэдэг л миний асуудал. Тэр асуудлыг нь цааш нь хэрхэн өрнүүлж ямар үр дүнд яаж гаргах вэ гэдэг нь Бурхан аавын хийх асуудал. Амен. Тийм учраас таны өнөөдөр яг туулан гарч байгаа амьдралын асуудал нөхцөл байдлаа та бүү шантар зүгээр эзэн таларх. Тэгээд эзэн миний нүдийг нээж өгөөч. Энэ нөхцөлд би яаж тань найдаж таны дотор зөв үлдэхийг надад зааж өгөөч. Эзний дотор зөв үлдэнэ гэдэг чинь бидний хитийн зорилго, тийм ээ. Тэгээд эзэнд ашиглагдах боломжтой нэгэн байхын тулд бид илүү их сурч боловсрох хэрэгтэй юм байна. Та хизээ хамгийн сүүлд ямар нэгэн ном уншсан бэ? Библиэс гадна. Та хизээ хамгийн сүүлд ямар нэгэн сургалт дамжаанд сууж төгссөн бэ? Хэрвээ тийм зүйл хийгээг утсан санагдаж байгаа бол би таныг хэлье. Одоо нэг ном сонгож аваад унш. Дуустал унш. Заримдаа ном унших бидэнд хэцүү санагддаг. Тэгвэл зүгээр богинохон жижигхэн ном аа. Би заавал ямар нэгэн эрдэм шинжилгээний номны тухай бас яриаггүй. Би
сүүлийн үед юу хийж байгаа вэ гэвэл би хүүхдүүдийнхаа худалдаж авсан нөгөө дэлхийн сонгодог зохиолын тохиомлууд гэж байгаа. Богинохон. Одоо зузаан армаануудыг арай богинохон болгоцсон байдаг байхгүй. Тэгээ би хүүхдүүдийнхаа тэр номыг нь аваад уншичдаг. Нэг орой ажилласаа орж ирээд суугаал тэгэл нэг ном уншаа дуусчихдаг. Нэг 2 цаг суугаад нэг 200 300-аад хуудастай нүгэртэй ном уншиж болж байна. Яагаад гэвэл би өсөх хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Би юм уншихгүй болвол би нэг тогтмол ус шиг аяган дотор ус хийгээд удаан байлгах юм бол юу болдог вэ? Өмхирдэг, ногоон болдог тий. Яг түүнтэй адилхан. Хэрвээ бид сурахгүй бол, хэрвээ бид шинийг уншихгүй бол, хэрвээ бидтэй шинчлэгдэхгүй бол бид нар яг тэр нэг тогтмол ус шиг болох нь. Тийм байдлаар сэргийлэхийн тулд бидний хийх ёстой зүйл хүмүүстэй их ярих биш. Зурагт их үзэх биш. Фэйсбүүкээр их тэнэх биш. Харин бид ном унших. Сургалтанд суух юм аа. Та бүгдийн төлөө Бурхан гайхамшигтай зүйлийг бэлдсэн. Гайхамшигтай төлөвлөгөөг төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд хүрэхийн тулд бид өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Би хүүдээ тэгж хэлсэн байгаа. Миний хөө чи болвол харьцуулах юм бол маш олон хүмүүсийн дунд харьцуулах юм бол чи үнэхээр гайгүй явж байгаа шүү. Яагаад гэвэл би нөхцөл байдлуудын тухай ярьсан. Жишээ нь Монголын хэдэн айлын хэдэн хүн нь одоо миний хүү шиг амьдарч байгаа вэ гэдэг чи зүгээр төсөөлөн статистик тооцоо гаргаа бодож үзье гэж. Тэгээ та өөрийнхөө тухай бас статистик тооцоо гарга. Өнөөдөр таны насны хүн эрэгтэй эмэгтэй таны насны хэдэн хүн байгаа. Тэдний дундаас хэдэн өнөөдөр яг одоо саяхан таны сонссон зүйлийг сонсож би сурах ёстой юм байна гэж бодсон бол цөөхөн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Бурхан танд боломж өгöd байгаа байхгүй. Маш олон хүмүүсийн хувьд сонсоогүй мэдээгүй зүйлийг та цуглаан дэрж Бурханы өмнө суух үедээ Бурхан танд зааж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол танд маш их давуу талуудыг бий болгож өгч байгаа юм. Үүнийг онцол тэгээ үүн дээр тулгуурлаж эзэн дотор өсгөөр шийд. Мария маш эерэг хүн байсан байна. Тийм учраас тэр асуудлыг сөргөөс нь харж ямар хэцүү юм бэ? Яана төрнө гэдэг чи амар гисэн нөхөр хүн байж хүүхэдтэй болчоор хөршүүд маань юу гэж хэлэх болоо. Уг нь сайхан ажлыг тийм ажил хийгээд тэгж тэдэнд хөрөхтэй болоод тэгж байгаа хүүхэдтэй болно гэж бодож исэн чи миний төлөвлөгөөг Бурхан будаа болгочлоо. Ямар ч тийм бодоогүй байхгүй. Харин Мария юу гэж бодож байгаа вэ гэхээр эзний хэлсүүг миний амьдралд биелэх болтугай гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Мария эзний гарт таатай тэр багаж зэмсэг болж өсөж төлөвшсөн байна гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдөр эзэн танд дуудлага өгч байгаа. Харин энэ дуудлагыг та reject хийж гинүү, acceptance хийж гинүү. Хүлээн зөвшөөрч гинүү, эсэргүүцэж гинүү. Шалтгаан тоочж гинүү. Та өөрийгөө харах хэрэгтэй. Ахын дүүс минь ээ. Бид бүгд өчүүхэн хүмүүс. Бичээсэл юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхан үргэлж биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг юм аа гэж хэлсэн. Ойлгож байна уу та? Бид бол тоос шороноос бүтсэн байхгүй юу? Тэгээ Бурхан үргэлж биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг. Нэгсэндээ тэр биднээс дэндүү ихийг хизээч найдан хүлээдэггүй гэсэн үг. Тэр мэддэг бидрийг. Бидний итгэмжгүй байдлыг, бидний найдваргүй байдлыг, бидний сул дорой байдлыг, бидний өдий зэрэгтэй байгаанд хангалттай гэж эзэн биднийг хардгаа гэсэн үг. Миний охин чи хангалттай. Гэхдээ хэрвээ чамайг хүсвэл би чамайг дахин энэ тал дээр чинь сайжруулахыг хүсэж байна. Бид амен гэж итгэж хүлээж авбал эзэн тэр ажлаа бидний амьдралд хийх болно. Заримдаа энэ жоохон өвдөлттэй. Гэхдээ зүгээр. Энэ бол бидний талархах шалтгаан юм а. Тийм учраас Мариагийн Магдалины дуу сэтгэл минь эзнийг дээдлээ. Сүнс минь аврагч Бурхандаа баяслаа гэж хэлсэн байгаа юм а. Бид ямар нэгэн юр бусын онцгой зүйл болж ижил баярлах гал байгаа юм л да. Харин бид өөрсдийгөө өдий зэрэгтэй байгаагаа
одоо ямар хүн хэмжээтэй байгаа вэ гэдгээ үнэхээр харьцуулан бодож үзэх хэрэгтэй. Facebook дээр зарим харьцуултууд явдаг те. Хэрвээ та гар утастай байгаа бол хэдэн 7 тэрбум хүний дөнгөж хэдэн гар утастай байгаа вэ? 2 тэрбум гаруй хүн гар утастай байгаа. Тэрэн дундаас 1 сая гаруй хүн смарт утастай байгаа. Хэрвээ та смарт гар утастай те тач скринтэй утастай бол та 7 тэрбум хүнээс ганцхан сая хүн дунд байгаа тэр хүн юм аа гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгээд жишээ гих мэтийн маш олон тийм харьцуултууд байдаг. Тэгээд та нар маш их те ивэлийг хүртсэн хүмүүс байна гэдгээл ойлгосоо гэж энэ бүгдийг би яриад байна гэсэн үг. Мария олны дундаас сонгогдсон Бурхны төлөвлөгөөний нэг хэсэг болсон. Ингэхдээ тэр нээлттэй сэтгэлтэй байсан. Яг түүнтэй адилхан цөмөөрөө бас Бурхны онцгой төлөвлөгөөний нэг хэсэг болох болно. Ер нь бол болчиход байгаа юм. Харин бид нар тэрийг Бурхны төлөвлөгөөний дагуу би явъя гэж бодож гин үү? Эсвэл өөрийнхөө төлөвлөснийхээ дагуу би явах гээд тэгээд зүдрээд байна уу гэдэг дээр л асуулт нь байгаад байгаа юм. Тийм учраас энийг олж хараасай гэж ингэж хүсэж байна. Амен. Ийхүү хүлээн авсан байдал нь талархах, магтах учир шалтгаан болж өгч байгаа юм аа. Мария энэ шийдвэр сонголтынхоо дараа энэ тухайга хуваалц хүнтэй уулзахаар явсан. Хэн лүү явсан бэ? Элизабет. Түүний хамаатны нэг эмэгтэй. Насаараа хүүхэд төрүүлээгүй боловч өтөл насандаа жирэмсэн болж хүүхэд төрүүлэхээр тээж байгаа эмэгтэй. Тэр одоо 6 сартай гэж Тэнгэрлэгч түүнд хэлсэн. Мария тэгэнгүүт окей, одоо би энэ нөхцөл байдал донд яах ёстой вэ гэдгээ түүнээс түүнтэй очиж хуваалцъя гэж шийдсэн байна. Тэгээ мань нөхөр хаашаа явсан гинөө? Элизабетийн руу явсан байгаа. Тэр өдрүүдэд Мария босоод уулархаг нутгийг зорин Юдагийн нэгэн хот руу яаран явж Захариягийн гэрт орж Элизабеттэй мэдлвэ. Мариягийн мэндийг Элизабет сонсмогц хэвлийдэх хүүхэд нь хөдөлжээ. Элизабет ариун сүнсээр дүүрч чанга дуугаар хашгиран "Өрөөгдсөн олон эмэгтэйн дундаас чи билээ. Өрөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлийдэх үр чинь өрөөгдсөн ажээ. Яасан гэж эзний минь их над дээр ирдэг билээ. Харагтун мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлийдэх үр минь баярлан хөдлөв. Эзнээс өөрт нь айлцсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи өрөөлтэйе." Ой биш гэж юу? Бурханаас таны амьдралд биелэх болно гэж айлцсан тэр зүйлийг та итгэн хүлээж авсан бол тэр хүн болох та өрөөлтэй нэгэн байх нэ. Тэр ямар төлөвлөгөө болохыг бид мэдэхгүй. Тэр төлөвлөгөө хэрэгжихийн тулд таны амьдрал ямар зовлон, асуудал, хэцүү зүйлүүдийн дундор туулан гарах ёстой вэ гэдгийг та битээр хараахан мэдэхгүй. Гэвч итгэлээрээ хүлээн авсан тэр нэгэн өрөөлтэйе гэж Библи хэлсэн байна. Би одоогоос 20 жилийн өмнө миний амьдрал өнөөдөр ийм байх байсан гэдгийг би мэдэхгүй байсан. Яг тэгвэл тэр үед би дөнгөж 20 эдтэй хүү байсан. Гэр бүлч болоогүй. Зөвхөн эзэнд итгэчгээд л хүүхдийн цуглааны багшийг л гүйж явсан. Ирээдүйд юу болох юм? Бүү мэд. Гэхдээ би юу хийж явсан бэ гэвэл өмнө байгаагаа л сайн хий гэж бодож явсан. Хүүхдийн багшаар би яг үндсэндээ ингээд тоолоод үзэх юм бол би 4 жил үйлчилсэн байна. Нэг цуглаанд биш, хэд хэдэн цуглаанд дамжиж нэг цуглаанд шинээр хүүхдийн цуглаан үүсгэн байгуулахад эзэн намайг ашигласан байна. Дараа нь хүүхдийн цуглааны багшаасаа би өсвөрийн цуглааны ахлагчдын нэг хэсэг болсон байгаа. 7 хүнийг сонгоод манай цуглаан өсвөрийн цуглаан анх байгуулад тэндээ үйлчлэх 7 хүнийг сонгоё гэхэд тэр 7-гийн нэгтэнд би орсон байна. Тэгээд өсвөрийн цуглааны багш болсон. Тэгээд тэндээ хэсэг хугацаанд үйлчлсэний дараа эсийн бүлгийн туслагч болсон. Тэгээ эсийн бүлгийн ахлагч болсон. Энэ бүх замаар явсан. Би ирээдүйд пастор болно гэж би ер нь бодож байгаагүй. Энэ миний зорилго юм уу, мөрөөдөл байгаагүй. Яагаад гэвэл би мэдэхгүй байсан. Харин би өмнөө байгаагаа сайн хийя гэж бодсон. Тэг учраас манай хүүхдийн цуглаанд манай анги зөвхөн нэг анги. Би 6 дугаар ангийг хариуцж яхад манай анги 50 хүүхэдтэй байдаг гэсэн. Гэтэл өнөөдөр манай Монголын хүүхдийн цуглаанууд 50 хүүхэдтэй хүүхдийн цуглаан томд орж байна. Тэр үед хүүхдийн цуглаан зөвхөн нэг анги нь л 50-тай байдаг гэсэн.
Анги ангиараа 1 2 3 4 5 6 7 8 дугаар ангиар хуваагддаг. Анги болгоно нь тийм байсан. Өсвөрийн цуглаанд орсон 7 ахлагч хүмүүсээ хувааж авсан. Манай ахлагч миний хариуцсан анги 9 хүүхэдтэй байсан. Сүүлдээ 25 болсон. Эсийн бүлэг эхлүүлсэн. 3 хүнээс эхэлсэн боловч явандаа 30 40 болсон. Эзэн би зүгээр л эзэн надад энэ цагт энэ ажлыг даалгаж өгчээ. Энийг сайн хийя гэж хичээсэн. Харин эзэн өрөөсөн. Үр дүнгууд гарсан. Өнөөдөр би та бүгдийг бас эзэн бурхан таард ямар зүйл даалгаж өгсөн бэ? Тэр зүйлийг л сайн хийхээр хичээгээсэй гэж хүсэж байна. Одоо бидний хинэнч хичээгээд Мария шиг Есүсийг хевлийдэд хийх боломж байхгүй шүү дээ. Яг л Христ аль хэдийн ирээ мэдлсэн. Тэр дахиж ингэж мэдлэхгүй. Тийм биз дээ. Яг л түүний ашиглагдсан зэмсэх нь Мария байсан. Тэр ашиглагдсан байхгүй юу? Одоо Мария шиг ашиглагдах боломж байхгүй. Гэхдээ таныг эзэг өөрийнхөө хүссний дагуу ашиглахыг хүсэж байгаа арга зам бий. Харин үүнд та өөрийгөө нээлттэй тавьчих. Үр дүн гарах болно. Алхамаар цаг хугацаа өнгөрөх тусам эзэн арга замуудыг цаашид яах вэ гэдгийг танд зааж өгөх бол. Өнөөдөр эсийн бүлгүүд байна, бүсүүд байна. Шинэ баг байна. Чуулганд олон үйлчлэлүүд байгаа. Энэ үйлчлэлүүд дээрээ л сайн зогс. Яаж энийг сайн болгох вэ? Яавал илүү үр дүнтэй болох вэ? Яавал эзнийг алдаршуулах вэ? Энэ зүйлийг л бод. Та яг ингэж бодож ийнэ эсвэл яана гяс эсийн бүлгийн цаг болчих юм аа. Яаж одоо бүсийн цагаа хийнэ? Шинэ эзний өдөр болчлоо. Шинэ багийнхаа юм бэлдэж амжаагүй байсан чи яана. Хэрвээ бид ингэж явж байгаа бол бидний үйлчлэл үр дүн багтаа байх нь аргагүй. Харин бид яавал энийг би илүү сайн хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Сайн хийхин тулд чармаах хэрэгтэй. Тэгэд энэ өрөөд үр дүнтэй бол. Ажил дээрээ ч гэсэн мөн адил. Ажил дээрээ санаачлагтай байдлын тухай бид бодох хэрэгтэй. Санаачлагтай байдал. Гэр орондоо санаачлагтай байх хэрэгтэй. Яавал гэрээ илүү гоё болгох. Яавал гэр бүлийн уур амьсгалаа илүү гоё болгох. Яавал би ажлын байраа илүү гоё болгох. Яавал би ажилчтай хамт олноо илүү гоё болгох. Одоо Крисмас шинэ жил болох гэж байна. Хүн болгон л одоо ингээд шинэ жилд өгөхөөр яг нэг эмгтээчүүд л тэндээ тэгэл гүгээд идэг юм л да. Яаж палажинта багтана гэл. Тэгээд л хөөрхий турах гал. Эрчүүд бид ч гэсэн бас бодмоор байна шүү дээ. Яаж энэ шинэ жилийн баярыг нь илүү утга учиртай, илүү гоё болгох вэ? Яаж энэ шинэ жилээр би гэр бүлээ баярлуулах вэ? Яаж энэ шинэ жилээр би урд өмнө байгаагүй гоё шинэ жил гэр орондоо тэмдэглэх вэ? Яагаад бид нар ингэж бодож болохгүй гэж? Бид ингэж бодох хэрэгтэй. Урд нь шинэ жил мэдгүй нэг мэдхэд болол өнгөрдөг байсан. Харин энэ жил шинэ жилийг өөр хэмээр байна. Гэр ихнийхээ баярлуулмаар байна. Иесусыг алдаршуулмаар байна. Ах トゥ хамаатан садангуудаа энэ баяраар дамжуулаад сайн мэдээ сонсгочмоор байна. Ийм зорилго бид өмнөө тавих хэрэгтэй. Амен. Бид байгаа нөхцөл байдал болгондоо шинийг санаачилж илүү идэвхтэй байхыг чармаах юм бол эзний нэгүүлсэл бидэнд буух болно. Болгоё бүтээе гэж байгаа хүнд боломжууд олдно. Болохгүй бүтэхгүй гэж байгаа хүнд шалтгаан мунтахгүй. Харин Христийн хүмүүс бол шалтгаан тоочгчд биш. Христийн хүмүүс бол боломжийг олж харж өөрчлөлтүүдэд манлайлагч, урамшуулагч, бусдыг ятгагч, босгон байгуулагчд байх ёстой юм. Мария тийм хүн байсан байна. Энэ тухайга Мария Элизабеттэй очиж уулзаж ярьсан байна. Мэдээж Мариягийн дотор айдас түрүү миний хэлжсэн тэр шаналнгууд байсан. Мария Элизабет дээр очих үед Элизабет түүнийг өргөж урамшуулж өгсөн байна. 3 сар хаана тэгж хэлж байгаа үстэй. Мария Элизабетийн хамт 3 сар орчин байгаад гэртээ буцлаа гэж хэлсэн байна. Мариягийн зүрх сэтгэлийг босгон байгуулахад 3 сар шаардлагатай байсан байгаа. Элизабеттэй өдөр бүр тэд хамт зайлбарч, тэд хамтдаа ярилцаж, айдсуудаа хуваалцаж, айдсуудаа даван туулах хүч чадлыг хамтдаа ярилцаж, бие биенээ тэтгэж тэгж явсан байна. Танд
Яг ийм Элизабет шиг очдог хүн байна уу? Миний төлөө залбирч өгөөрэй гэж та хэлдэг үү? Мария яагаад Элизабетинд очсон бэ гэвэл Мария нэг анх удаа жирэмсэн болж байна. Хоёр тэр маш онцгой нөхцөл сонин тохиолдолд жирэмсэн болж байна. Тэгээд түүнд хин нэгэн зөвлөх, түүнийг ойлгох сүнслэг зөвхт хүн хэрэгтэй байсан. Магадгүй Мария ээж дээр очиж болох байсан. Эсвэл тосгоныхоо сайн олон төрсэн туршлагатай ээжүүдтэй очиж уулзаж болох байсан. Гэхдээ тийшээ яваагүй. Уулархаг нутаг руу жирэмсэн эмэгтэй явж байна. Яагаад? Эндээс бид юуг сурах ёстой юм бэ? Сүнсний халамжлагч, таныг сүнсээр босгон байгуулж чадах тийм зөвхт хүнийг та олж очих ёстой юм аа. Бузар буруу мууд уруу татах найзууд бол зөндөө байна. Захаас ахуулаад ямар сайндаа л оюутнууд, би ажлынхаа газрын нэг хоёр шинэ залуу хүүхдүүдтэй хамт хоол идэж сууж байсан. Тэгээд тэд нар ингэж хэлж байгаа. Оюутан байхдаа өстой арх ууж байсан. Одоо энэ ажилд ороод ерөөсөө арх уухаа болцсон гэд нэг нь ярьж байгаа. Тэгээд тэр тэгж хэлж байгаа байхгүй. Намайг оюутан болоод мөсийн тэр эдийн засгийн ангид би ороод суугаад дугуй танхимд лекц уншина. Лекц тэр нэг өвгөн доктор тэр доор лекц уншиж яхад хойно нь 1-р курсийнхэн шүү. Тамхитдаад л 21 ходроод л тэгэл зарим нь согтуу унтчихийдэг байсан гэж ингэж ярьж байгаа байхгүй. Тэгээ би пөөх арайч дээ. Гэхдээ харин манай мөс тийм байсан. Тэгээ би тийсээс мөс нөгөө шилжиж орж ирээ 1-р курстэй шилжээ тэгээ яваад орсон чинь амар тэгээд ерөөсө хавтгай аригтлаа. Харин одоо овоо гайг болчиход ах шиг байгаа юм. Тэгээ бид нар оюутнууд ямар ч мөнгөгүй тэгсэн мөртлөнгөөсөө яадаг вэ? Арх уу мөнгө яаж иж байгаа босчоод идэг байсан гэж. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө бузар муу хийх болохоор бүх юм ягаад чи мэвтэйхэн болчиход идэг. Сайн зүйлийг хийх болохоор түүний төлөө яах ёстой? Заавал хичээл зүтгэл гарах ёстой байдаг. Яагаад гэвэл бид энэ дэлхий дээр гим нүгэлт дэлхий дээр амьдарч байгаа юм аа. Тийм учраас муу зүйлийг амархан бүтнэ. Сайн зүйл заавал саад бэрхшээлүүдийг давж вэж үр дүнд гаргадаг. Үнэн шүү дээ. Бид нар хэрвээ талбай дээр төмс буллаа. Хэрвээ нөгөөдхийг арчилж, усалж яадгийн төмс бол хамгийн арчилгаа багтаа ургадаг ногоо гэж. Тэгсэн мөртлөө л зэрлэгийн зулгааж услахгүй юм бол урахгүй. Гэтэл төмс тариад ахт чинь тэнд юу ургаад байдаг вүлээ? Зэрлэг хогийн ургамал ургаад байдаг. Тэгээ бидний амьдарч байгаа дэлхийн өөрөө юм байхгүй юу? Тийм учраас хүн та хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм. Тийм учраас Мария явж Элизабетийн руу зорж очиж уулзсан байна. Өнөөдөр та чуулгандаа ирнэ гэдэг бол бас яг энэ уулархаг газар руу явж байгаатай адилхан юм. Өнөөдөр та цуглаанд ирнэ гэдэг нь та яг сүнслэг зөвхт хүмүүсийн зөвлөгөөг сонсохын тулд ирж байгаатай адилхан юм аа. Тийм учраас би та бүгдийг үргэлжлүүлэн эзний өмнө ирж түүний өмнө чин зүрхнээсээ залбирдаг, зүрх сэтгэлээ өргөдөг тийм хүмүүс байх болтугай гэж ерөөж байна. Мариагийн магтаалын дуу тэр Элизабеттэй уулзах үед л энэ магтаалыг өргөсөн юм. Та эзний өмнө зочлон ирэх үедээ түүнийг магтах магтаал танаас ундран гарах болно. Амен. Тэгээ цөмөр хамтдаа эзнийг нэгэн дугаар магтан дуулаа. Цөмөр суудлаасаа босъё. Тэгээ би таныг бас үнэхээр эзнийг магтах магтаалтай байгаасаа гэж ингэж хүсэж байна.